Мацгаано энэ өдрийн мэндийг хүргэе. Клөр English сургалтын төвөөс мэдчилж байна. За тэгэхээр альва хэлийг сурах явцад дүрмээс гадна мөн үгийн баялаг маш их хэрэг болдог. Тэгэхээр англи хэлний үгийн баялагаа нэмэгдүүлэх хэдэн үгийг тайлбарлаад бичлэг болгоод явъя. За тэгэхээр эхний бичлэг маань болохоор The Mad Hatter гэсэн зохиолтой 20 үг байх болно. За эхний үг amber гэсэн үг байна. Amber. Amber is a hard, yellowish material that comes from trees. The necklace was made from pieces of amber. За, amber гэдэг нь болохоор харж байгаачлан хувь чулуу гэсэн утгатай үг байх нь. Тэгээд хатуу, amber гэдэг бол хатуу, yellowish буюу шаргал өнгөтэй. That comes from trees буюу модноос авдаг материал юм аа гэж юм тийм. За, энэ amber гэсэн үгээ оруулаад өгүүлбэр бүгдээрээ уншия. Тэгэхээр эхнийх нь болохоор тодорхойлтных нь definition-ных нь, хоёр дахь нь болохоор энэ үгийг орсон өгүүлбэр ах нь. Тэгээд энэ дээр тайлбарлагдсан болохоор тухайн үгийг яаж дуудах вэ гэсэн дуудлага нь байх нь. N үсэг тавьсан байгаа нь noun буюу нэр үг шүү гэж хэлж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр монгол тайлбар нь байна. Зураг нь энэ дээр байна. Ийм хувь чулуу бол ийм өнгөтэй, шаргал хатан өнгөтэй, модноос гаргаж авдаг материал ахнэ. За жишээг нь уншия. The necklace was made from piece of amber. Тэр хүзүүний зөөлт хувь чулууны хэсгээс хийгдсэн гэсэн үг байх нэ. За эхний үг amber. За дараагийн үг лөө. Charcoal. Charcoal is a black material that is used as fuel for fire. There was burnt charcoal left on the ground from an old fire. За charcoal гэдэг бол нүүрс гэсэн утгатай үг байх нэ. Charcoal гэж дуудах нь. Галнаас одоо үлдсэн галыг асаадаг түш одоо хар өнгөтэй материал юм аа гэж юм тий. Хар өнгөтэй материал буюу нүүрс. За тэнд ер нь англи хэлийг болох нь хойдлоос нь унших хэрэгтэй гэдэг. Монгол хэлтээс ингэж зөрдөг нь өгүүлбэрийн бүтцээр ингэж зөрдөг нь болохоор хойноос уншихад монгол дээр зөв байна гэсэн. Тэгэхээр энэ өмнөх галаас үлдсэн өмнө нь түлцэн байсан галаас үлдсэн газар дээр үлдсэн гэж юм. Өмнөх галаас газар дээр үлдсэн нүүрс байсан гэж бас гэж юм байсан. За 3 дахь үг Columnist. A columnist is a writer who creates articles about a particular subject. The columnist won praise for his articles about life on the farm. Columnist гэхээр таймч эсвэл нийтлэгч хүмүүсийг хөлдөг байгаа. За зохиолч гэж энэ writer зохиолч буюу who гэдэг нь ямар хүн бэ гэдэг арталтай тайлбарлаж байна. Particular subject буюу юм тодорхой сэдвүүдийн талаар нийтлэл бичдэг зохиолчийг хэлнэ буюу таймч гэдэг үнийг хэлнэ. Таймч фермийн амьдралын талаар түүний бичсэн нийтлэлээрээ phrase буюу магтаал авсан, шагнал авсан гэсэн утгатай бахан. За 4 дугаар үг Courteous. When someone is courteous, they are polite and respectful. The mother asked her family to be courteous to their guests. За courteous элдэг гэсэн үг бахан. За хэн нэгэн хэрвээ courteous байх юм бол тэдгээр нь polite буюу элдэг, бас элдэг даруй дүлгөөн хүнийг элдэг polite, respectful хүндлэмээр хүмүүсийг хэлдэг буюу элдэг гэсэн утгатайх нь courteous. За манай ээж ер нь бол тэдний зочдод түүний гэр бүлээсээ зочдод элдэг хандаач гэж асуусан хүссэн гэсэн утгатай. Гэр бүлээсээ асуусан бахны. За дараагийн үг Credentials.
Credentials are the proof of someone's experience or ability to do something. The mechanic hung his credentials on his office wall. Credentials буюу итгэмжлэл гэсэн утгатай. За roof гэдэг бол батлах баримтчиг гэдгийг хэлнэ. За юуны баримтч вэ гэхээр someone's experience хэн нэгний дадлаг туршлага or ability to do something ямар нэгэн зүйл хийх чадамжийг харуулсан батламж юм аа. Буюу итгэмжлэл. Механикч офисынхаа ханан дээр түүний итгэмжлэлээ hung гэдэг бол өлгөх гэсэн үгний үйл үг байна. Өнгөрсөн цаг ахнэ. Өлгсөн гэж байна. Credentials итгэмжлэл. Cricket. A cricket is an insect that makes loud noises, usually at night. In the country, we could see the stars and hear the crickets at night. Cricket гэдэг бол хүрэлцэн гэсэн утгатай. Шавж байх нь. За cricket гэдэг бол an insect буюу шавж. Ямар insect вэ? That makes loud noises. Чанга чимээ гаргадаг, ихэвчлэн шүн байдаг амьтныг хэлнэ. За хотод эсвэл хөдөөд бид нэр шүн однуудыг харж чадна, мас хөрөлцөнүүдийг сонсож чадна гэж. Дараагийн үг. Delta. A delta is a flat area where a river splits into smaller rivers that flow into the sea. The archaeologists found many ancient materials in the delta of the Nile River. Delta буюу бэлчээр эсвэл голын айсав газрыг хэлдэг. За айсав газрыг хэлнэ. Ямар газар вэ гэхээр a river splitted into small rivers. Голууд нь юм жижигхэн хэсгүүдэд хуваагдж байгаа. That flows into the sea. Тэгээд нуурлууд цотгож урсж байгаа тийм газрыг хэлнэ буюу одоо мал хариулж явах бэлчээр эсвэл голын айсав газар тийм. За археологчид Нийл мөрний бэлчээр айсав газраас маш олон ancient гэдэг эртний материалууд found олсон. Find гэдгийн өнгөрсөн цаг байна. Бэлчээр delta. Detergent. Detergent is soap that is used to clean clothes or dishes. My brother added too much detergent to the wash and bubbles got all over the floor. Detergent гэдэг бол угаалгын нутаг гэсэн утгатай. За, soap буюу саван хэлнэ. Ямар саван гэхээр is used to clean clothes or dishes. Хувц болон аяг тавгнуудыг угаахад хэрэглэгддэг тийм савангийн төрөл юм байна. За, манай аах угаалга хийхдээ маш их хэмжээний detergent угаалгын нутаг нэмцээ. Тэгээд шалан дээр энэ bubbles гэр бөмбөлөг гэсэн тийм бөмбөлгүүд байна гэсэн үг байна. Detergent угаалгын нутаг гэсэн хэлж байна. Дараагийн үг. Euphemism. A euphemism is a term that is used in place of a mean or unpleasant word. Window maintenance officer is a euphemism for a window washer. Euphemism. Дуудлага энэ дээр хань euphemism. Зөвлөрлөн хэлэх гэсэн утгатай нэр үг байх нь. A term буюу үг хэллэг ямар үг гэхээр used a pulse of орондон гэсэн үг. Instead of гэдэгтэй адилхан pulse of mean одоо муухай эсвэл нөгөө утгагүй таагүй гэсэн утгатай тийм mean гэдэг бол or unpleasant буюу тааламжгүй үгийн оронд хэрэгэлдэг үгээ. Муухай тааламжгүй үгийн оронд хэрэгэлдэг үг буюу зөөлрүүлэн хэлэх арга euphemism бол. За цонхны засварын ажилтанд одоо цонхыг угаах талаар ажилтан зөөлрүүлж хэлж байна. За энэхгүйгээр одоо өөр аргаар unpleasant pleasant аргаар та бус биш аргаар хэлж байна гэсэн. Expire. To expire is to no longer be effective because its use has come to an end. The man's driver's license was going to expire in 2 days.
expire гэхээр дуусах хугацааг хэлдэг. За ямар нэгэн юм юунууд картууд байдаг штэ. Одоо банкны license буюу personal license хувийн нөгөө нэг identification гууд байдаг. Тэгээд driver license машины үнэмлэх, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх гэх мэтлэн юм картууд байдаг. Эдгээр картууд дээр юм expire date байдаг. Энийг болохоор дуусах хугацаа гэж орчуулна. No longer to effect дахиж энэ үр дүнтэй байхгүй байна. Учир нь энэ дуусах хугацааг хүрэхтэл ашигладаг гэж нэ. За тэр эрхтэйгийн жолооны үнэмлэх нь 2 өдрийн дараа дууснаа гэж орчуулах нэ.